Hi, Bobby байна. За би өнөөдөр та хэдтэйгээ өдөр тутамдаа зөвхөндөө юу авч явдаг тухайгаа хуваалцаад What's in my bag гэжлэг хийх гэж байна. За би өдөр тутамдаа ерөнхийдөө юм том цонх үрдэг. За гэхдээ заримдаа бүр нэг том цонхны шаардлагагүй те эсвэл зүгээр л нэг ойрхон ингэж явах гэж байгаа бол юм жижигэн цонхнуудыг өөрөөд явчихтiin. За тэгээд та гэдэг болохоор ерөнхийдөө яг байнга авч явдаг юм хуваалцж байгаа болохоор том цонхондөө юу авч явдгаа харуулъя. За энэ бол ийм юуны Carpisa-гийн зүг маш том нэг юм осортой. Тэгээд харж байгаа шүү би яг энэ осрон дээр ингээд өсний хавчаар ингээд хавчдаг. Тэгээд жижигэн цомгон дээрээ бас яг жижигэн цомгон өөрсөн ч гэсэн хажууд ингээд хавчаараа хавчдаг. Тэгэхээр айгу амар байдаг. Байгаагаа санаад гэх юм уу. За хэдүүлээ цөмгөө задлаа. Цөмгөө задлуул дотор тал нь ийм харагдаж байна. За та хэд юу хамгийн сонирхолтой хэсгээс нь эхэлчихье. Makeup болоо яг ингээ гоо сайхандаа холбоотой юмнуудаа би энэ кашлоконд хийчихье. За энэ кашлоконд юу байна вэ гэхээр за их сонирхолтой юм аа. Эхнийх нь жижиг үсний хавчаар. Заримдаа ингээд нэг тийм яарсан өглөө те гэрээс ингээд чолк молко янз амжихгүй үед энийг ашиглана. За ойрд бас ингээд маш их бороо орж байгаа гадаа ингээд чихтэй байгаа болохоор миний ус шууд ингээд шулуун болчихдог байхгүй юу? Тэнгүүд нь тэр үедээ бас шулуун болсон бол дахиад үсээ ингээд эндүүдээ чолко жоох ингээд бөмбөлөхдөө энийг ашигладیں۔ Тэгээ энийг би зүгээр Facebook-ээс явж байгаа л нэг 10,000 ч үлээ захиад авч исэн. Тэгээ ингээд чолкон дээр бол яг ингээд хийх ёстой үүргээ хийчдэг. Айгу хөөрхөн ийм жижиг авсаархан болохоор ингээд авч явах ч хүртэл ингээд тохиромжтой дээ. Ер нь чолктой охтод маань нэг юм үнэтэй болчод бас айгу сэтгэл тамар байдаг. Имэ болол энэ чолк чи ингээд шулуун болоод ч юм уу нэг сонир хэлбэртэй болчихвол амар сонин харагдуулдаг байхгүй юу? Тийм болохоор би энийг ихэд авч явдаг. Зөвхөн том цонхтой үйч. Тэгээ үнээр бороо мороотой байвал энийг авч явахдаа зориулаад угаасаа энэ том цонх өрөөд явдаг гэсэн. За тэгээд үлдсэн юмнууд нь дандаа мейкапын хэрэгслүүд байна. За миний байнгын авч явдаг юмнуудын номер 1-т бол уруулын будагнууд байдаг. За эндээс бол 4 уруулын будаг гарч ирж байна. За би бол яг ингэдیں۔ Тухайн өдрөө ингээ өглөө нүрэ бодож байгаа шүү дээ. Тэр нүрэ бодлоо хийхдээ ямар уруулын будаг ашигласан тэрийгэ заавал авч явдаг. За тэгээ тэр уруулын будагаас гадна арай жоохон юм тод өнгөтэй бас уруулын будаг авч явдаг. Шалтгаан юу вэ гэхээр за одоо ингээл ажилдаа явлаа тий. Ажил таарсны дараа ямар нэг юмд оролцох, за эсвэл хинийний төрсөн өдөрт явах, за эсвэл зүгээр л найзтайгаа уулзах юм уу тий. Тийм үеүүд дээр зүгээр ингээд мейкапа илүү гоё юм тод болохын тулд ингээд тод уруулын будагаар аваа явж идэг өдөр тутамдаа. Тэгээ яг тухайн өдрөө уруулаа бодсон уруулын будаг авч явахаар яг ийм 3-4 уруулын будаг ялцчихгүй ингээд цүнхэнд орчдөг. Тэгээд миний дараагийн авч явдаг юм мейкапын хэрэгслүүд гэвэл энэ concealer pencil байна. Concealer pencil-ийг би бас байнга авч явж байгаа. Яа тэгэхээр нөгөө нэг өмнө бас бичлэгүүд дээр хэлчихсэн юм аа. Ингээд хоолмол эзний дараа уруулын энэ хавь ингээд крем, фаундейшн ингээд арилждаг тий. Тэрийг ингээд нөхөө сэргээгээд түрхэхэд энэ маш гоё цэвэрхэн хэрнээ бас айгу гоё ингээд тэр ингээд юу гэдэг өөмөгөө дарахад айгу гоё ингээд ажиллаад идэг. Цүнхэнд авч явах боломжтой ер ингээд хамгийн жижиг юм фаундейшнийг орлох юм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр энийг авч явах маш төвтэй. Байн хэрэгэлтэй өдөр болгон. За тэгээд энэ нүдний контур байна. За яг нүдний контурыг бас нэг ашигладаггүй ч гисэн зарим үеуд ингээд санаандгүй нүд мөдөө нохоод ингээд контур муухай болгочвол энэ үгээр нөхөд бодоход зориулаад аваарч идэг. За дараах нь болохоор энэ юу вэ? Loose powder байна. Энэ loose powder-ыг болохоор юунд ашигладаг вэ гэхээр одоо яг энэ зуны үедээ ингээд мейкап энэ хүлс мөс айгүй их гараад ингээд мейкап жоохон уусаад за нэмдэг нь яг ингээд чолктой охтууд маань үс ингээд муухай болчих гоо жоохон хэцүү байдаг. Тэр үе дээрээ одоо нөгөө нэг үүрээ тослогдсон үед нь тослыг нь дарахад за эсвэл тослогдохоос сэргийлэхэд те чолк бүр ингээд бас ингээд жоохон онцгой болчвол чолкон дээрээ бас яг энэ loose powder-аа түрхээд ингээд гараараа жоохон сэгсрэг эсвэл зүгээр самаар самчаад үс ерөн бол нэхээнд ажгүй болчдөг. Тийм болохоор би ерөн loose powder-ыг байнга авч явдаг. За тэгээд өөр нэг юм гэвэл сормосны хавчаар. За би сормосны хавчаарыг бас байнга авч явдаг юм аа. Тэгэхээр өглөө нөгөө сормосоо будаад хичнээн ингээд дэрвэлж байгаа ч гэсэн өдөр ингээд бууждаг. Тэр үед нь дахиад ингээд сэргээгээд ингээд хавччихвал
айгу хөөх ингээд гоё мейкап сэргээд ирдэг. Тийм болохоор бас сармасны хавчаарыг байнга авч явдаг. За үлдсэн 2 юм гэвэл бүсний бол байна. Яг энэ 100 ингээд халуун үедээ ялангуяа. Гэтэ ер нь нэг октод ингээд гарна ингээд болт явж идэг штий. Тэр бол байна гэсэн. Би ер нь болт байнга авч явдаг. 100 халуудсан үед эсвэл зүгээр л үсээ бомоор ашигладаг. За тэгээ хамгийн сүүлчийнх нь нүдний тусаагаар байна. Би нөгөө 8 цагийн офис ажил хийдэг болохоор зүгээр л ингээл 8 цаг гэж компьютер шигтэй ингээд сууж идэх байхгүй юу? Эсвэл ноцлоор бол тийм. Тэнгүүд нүд амар аргадаг. Тэгээд нүд ингээд тусаалга нэг өдөр хийхгүй л бол бүр ингээд фреш ингээд улаан болчдөг. Тийм болохоор ер нь бол нүдээ гоё чихтэй байлгахын тулд нүдээ бас хамгаалахын тулд байнга нүдний тусаагаар ашигладаг. За тэгээд миний ер нь паучнд байгаа юм болсон. Энэ пауч болохоор амар хөөх юм даавн тийм ингээд ямар ч одоо хэмжээний хэлбэрт ингээ очдөг болохоор нэг займаа эзлээд байдаггүй. Тэгээс ингээд амар cute. Тийм болохоор би энэ паучнаас амар дуртай. За ингээ паучнд юм болсон. За дараагийн хэсэг бол за миний төрөвч байна. Энэ төрөвчийг амбур манай найз төгшөө явж ирэхдээ авчиж ирсэн. За төрөвчөнд бол юу байна гэхээр ойлгомжтой картнууд байна, автобусны карт байна. За энэ ингээд бэлэн мөнгө байгаа. Бэлэн мөнгө такси мэгсэн ашиглуулаад ихтэй мөнгө болохоор. Тэгээд би яг том цүнхтэй байвал энийг аваад очтیں۔ Энэ бас жоох юм займаа эзлэхээр байгаад тэгэхээр яг энэ жижиг цүнхнийг авахаараа шууд ингээд дүүчдэг байхгүй. Тэгэхээр том цүнхтэй бол энийг авч яваад жижиг цүнхтэй бол зүгээр юм хавтгай карт холдор аваад очтیں۔ Тэгээд жижиг цүнхтэй авч байгаа бол энэ хавтгай зүгээр юм карт холдсон дотроо хэрэгтэй юмудаа хавчуулаад аваад очдаг. За энэ том цүнхтэй авч ивэл энийг авч авах дуртай. Дараагийн хэсэг болохоор энэ нөгөө дотроо ийм 2 герматай. За энэ арталтай бас ийм том цэцлэгтэй герматай. Бас энийхээ хамгийн арталтай бас ийм герматай. Энэ гермат руу хөвтөж орё. За энэ гермат нь болохоор ийм 2 юм байна. Чихвч тэгээд сам. Энэ сам би бүр ингээ байнга авч явдаг. Угаасаа бүр ийм жижигхэн хавтгай. Тэгэхээр энэ жижигхэн цүнхэнд хийсэн ч маш ихтэй мэдэггүй. Тэгээ яад гэхээр мэдээж үсээ сам ялангуяа чолко. Ер нь ингээд сам авч яваад чолко ингээд яслаад авахгүй бол энэ чолкч айгу арчилгаатай. Яс энэ жижигхэн самаар үсээ хүртлээ самчдیں۔ Амбогон би нэг зүгээр юунаас авсан? Цэвгээс авсан. Тэгээ арталтай ийм урчимтай болохоор үсмэсээ бас ингээд хагалахад ингээд ашигладаг. За тэгээ мэдээж чихвч би нэг офис ажил хийдэг хүн болохоор ер нь өдөр болгон чихвч ашигладаг. Яа тэгэхээр компьютерийн ар суугаад ингээд анхаарлаа төлөвлөхийн тулд ер нь байнга ингээд дуртад байгаа. Эсвэл медитейшний дуунуудыг сонсоод явдаг. Тэгээ яг AirPods ингээд цэнгэлэхэд жоохон асуудалтай байдаг ч гэсэн угаасаа ингээд 7 хоногийн 5 өдөр офисын ширээн дээр ингээд тэгүүлэн цэнгэлэгч байдаг. Тийм болохоор надад бол энийг хэрэглээд нэг асуудал байдаггүй. Гэхдээ яг нэг хоол хөдөө гадаа явах ч юм уу тийм үедээ цэнгэн дуусчаад AirPod-ыг ингээд юус ашиглаж чаддаггүй шүү дээ. Гэхдээ яг офисын ажил хийж байгаа хүмүүст бол энэ цэнгэлдэг чихвч бол нэг асуудал биш байдаг болохоор энийг байнга хэрэглэдэг. Тэгээд одоо энэ хажуудлын жижигхэн нь болохоор миний гарны тос байна. За яг гарны тосн дээр бол би дандаа нөгөө хүмүүс ингээд цагаан сараар ч юм уу эсвэл нэг итгэхгүй нэг ингээд бэлгэлдэг штеп гарын тос. Тэр гарын тоснуудыг л байнга хэрэглэдэг. Гарын тос бараг авч байгааг байгаа. Дандаа бэлгэний гарын тос хэрэглээд. Тэгээ ингээд жижигхэн цүнхтэй орлуулах юм жижигхэн гарны тос авч яваад за тэгээ том цүнхтэй бол том жижиг anyways тэгээ гарт орхиныгоо зүгт аваачдаг. Ямар ч тач гарны тос байнга цүнхэнд авч явдаг. Яа тэгэхээр маш их гараа угааж байгаа. Тэнгүүд гар ингээ энэ тэнд очиод ингээ янз янзын самгаар угаачаар зарим нь амар хуурайшуулаад идэв шүү дээ. Тэгэхээр заавал араас нь гарныхаа тосыг төрөх хэрэгтэй байдаг. Ер нь гараа бас арчилж явах хэрэгтэй. Тэгэхээр гарны тос. За одоо энэ том хэсэгт нь бас юмнууд дуусаагүй байна. За энд болохоор миний тэмдэглэлийн дэвтэр явж байна. За тэмдэглэлийн дэвтэр дээр юу бичдэг вэ гэхээр за одоо бол хөвчлэн яг энэ бичлэгнийхээ санаануудыг айгүйх бичиж байгаа гэдэг. Ер нь тэнд явж байхдаа ингээд бичлэгний санаа маань орж ирвэл энэ дээрээ бичээд яаж ярих мэрх ингээд алхам бас ингээд бичнэ шүү дээ.
тэр эдийгээ бас нэлийн дэвтэр дээр бичгийн тулд бас том цүнхтэй авч явах боломжтой байвал тэр нэлийн дэвтэр авч явах маш дуртай. Хоёр стикер болоод байна. За нэлийн дэвтэр. За тэгээд цэнэглэгч байна. Буцааж хөвчээ уусаа байнга цэнэглэх хэрэгтэй байдаг болохоор цэнэглэгчээ бас жижигхэн цүнхтэйсэн ч гэсэн яач игээд багтаагаад ингэ аваадаг. За тэгээд за энэ миний надны шилний кейс байна. Энэ нөгөө дотроо юм юмтай болохоор төмөртэй болохоор шууд энэ нөгөө надны шилнийхаа тогтоочдیں۔ Тэгэхээр ишээ тийшээ алга болохгүй айгу. Гэхдээ хөмөртэй болох амар байдаг. За харин жижигхэн цүнхтэй явж байхдаа бол цүнхнийхаа энэ хажуу талаас энийг зүүждэг. Тэгэхээр ерөн бол нарны шилээ хаяж гээхгүй бас зурж муухай болохгүй амар байдаг. Нарны шилний дотор бол мэдээж галчуур дандаа хамт явна. Тэгээд би нарны шилийг сайн шинээр авсан байна. Одоо ингээд хитүүлээ том хэсгийг энэ хоёр кермаг дуусчлаа. Одоо энэ кермаг нас юм байгаа. Энэ юу байгаа вэ гэхээр дандаа ариун цэвэр хэрэгжих. Юм гарч ирнэ. За мэдээж шүдний утас. Шүдний утсыг бол би өдөр болгон хэрэглэдэг, байнга ашигладаг болохоор заавал авч явдаг. За тэгээд нот цэлдэг. Нэг хөөрхөн байгаа амар жижиг. Ингээд жижигэн цүнхэнд авч явсан ч амар боломжтой. Тэгээд дотроо хэлчих байлаа. Нэг 5 аваа шиг байсан. Амар хөөрхөн. Маш хавцаархан. Яг октод тохирсон. За тэгээ энэ дотор болохоор миний нөгөө за эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслэг байгаа. Өдөр тутмаас эхлээд тий тампон. За тэгээд өөр нэг байгаа юм аа. Ингээд шахнылийн таваа явуулдаг. Зам болчоор нөгөө хүл мүл ингээд бөөгөөд зарим готлол ингээд холох гээд байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд шахнылийн айгүй хэрэг болдог. Тэгээд би ингээд ариун цэврийн хэрэгслэг өгч юм. Тэгээд ингээд жижигэн цүнхтэй ингээд аваад ирсэн ч амар. За тэгээ мэдээж хуурай салбидаг. Нотон салбидаг, хуурай салбидаг бол бүр ингээд эмэгтэй хүн цаавал байх хэрэгтэй. За тэгээд өөр нэг сонин содон зүйл нь хумсны хуурай. Энэ тэнд очихоор ингээд хумсаа ингээд эвгүй хугалцдаг ч юм уу. Эсвэл хумс нэг мэтэд ингээд хугарсан байдаг шүү дээ. Тэр үед ингээд яаралтай засчул айгу зүгээр идэг болохоор ингээд өглөө нь орохоос сэргийлээд тийм болохоор би ер нь хумсны хуурай зэмдээчтэй. Тэгээд хідүүлээ цүнхний бүх керма бүх дотор талраа юмнуудыг дуусглаа. Одоо цүнхний энэ хаталт нэг керма болсон. За энд нэг сүртэй байхгүй дээ зөвөр гэрийнхаа төлхөрийг аваад явчихъя. За ингээд миний өөр ингээд том цүнхтэй явж явах үед авч явдаг юмнууд болсон. Иймэрхүү юмнууд би авч явж байна. Тэгээс нэлээд их харагдаж шүү ингээд гаргаад авсан чинь. За одоо жижигэн цүнхтэй үедээ юу авч явдаг вэ гэхээр жижигэн цүнхэн чи юмнууд багтаах гэж ингээд амар хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч тач ингээд нээсэн сарын дээр хамгийн шаардлагатай заавал авч явах шаардлагатай гэсэн юмнуудыг хийждэг. За мэдээж ариун цэврийн хэрэгслийг хийн, шүдний утсаа хийн, нотон салбитгаа хийн, хуурай салбитгаа хийн. За тэгээд энэ жижигэн самаа хийж энэ бол өрөөсөө зайцлаа. Тэгэхээр энийг хийж. За тэгээд хумсны хуурайгаа бас хийж жижиг юм чинь. За тэгээд энэ чихчээгээд цэнэглэгчээгээд тэгээд жижигхэн гарныхаа тосыг хийгээд тэгээд нөгөө хавтгай карт хоолдог дотроо хэрэгтэй карт болон бэлэн мөнгө автобусны картаа хийгээд тэгээд энэ нөгөө нүднийхаа шилний үг хажуудалд нь авчиждаг. Тэгээд яг энэ мейкапынхаа хэрэгслүүдээс уруулын будаг. За тэгээд энэ юу консилер пенсил. За паудер багтахгүй бол паудраа яалчч ингээ орхидог. За тэгээд нүдний тасаагуур үсний болтоо бас заавал шиг үлээ. Энэ хэд бол юм жижиг юм чаа энэ уусаа багтана. Тэгэл өөр ингээ жижигхэн цөмгтэй үедээ шаардлагатай гэсэн юмнууд аваад ер нь нэг тийм чухал шаардлагатай юмудаа орхиод бас зарим юмнуудынхаа хэмжээг ингээ багасгаад аваад байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Таатай сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд таалагдсан бол лайк and subscribe дараарай. Баяртай.